Зохиолч Дүгэржавын маам. Тэмээний дуул. Чи их зорилгод тэмүүлэн яваа хүн. Харин замд чин дайралд чамруу хутсан нохой болгон руу чулуу авч идэх гэвээс чи тэр зорилгодоо хүрч эс чадна. Фёдор Михайлович Достоевский. Би нэгэн өдөр 4 давхар байшингийн тагт дээр сууж байлаа. Шар суран ногттой өндөр хөх буур унсан залуу тариачин эр миний цонхон доогуур өнгөрөв. Шир сур хоёрыг зангидж үдэж хийсэн бахил ширэн эмээлийн бүүргийг зэйн химээх ялсай модоор үзүүрийн шомблон зорж шигтгсэн нь хөлм айг энэ хөх буурыг туг ширээ болгожээ. Гэвч түүний богино магнаа хулгарч их огтор хамраар нь энэ тэмээ Кайрын амьтны цэцэрлэгт байдаг бөхтгөр гэхээс бөхтэй гэж болохгүй хөх ингэтэй нэгэн удам судрын амьтан болохыг даруй таалаа. Урт өдгөн цацагтай том хивс тэмээндээ тогшилсон энэ залуу урт дээлийн задгай хайсан богино ингэрийн цаанаас цухих үстэй цээжээ ажилч хүний бүдүүн хадуун гараар илсхийн эсрэг талын байшингийн баруун дээд булан руу дүүрэн баяр төгөлдрнүүдээр харж инээмсэглэнэ. Залуугийн нүдийг дагуулan аживал тэр байшингийн тагт дээр унтлагын торгон сэмгэр нүмерэг дотор ганган биеийг хучин нүд сэргэлэн хээнцэр нэгэн хадагтай зогсох хийгээд тэр хоёр бие биедээ мэндийн үг өргөлцөнө. Кайрын зах дээр том үнээр дууддаг перс хивсээр тэмээгийн хутсан энэ боргил хадун эрийг тэр хүүхэн хажуугийн бийж урамшмаар баярын мишэл тэр шагнана. Харвас жаргалтай ганган энэ авхай тариачин эртээ харьцах харьцаан дээр илэрхий элбэг өгөөмөр байлаа. Мөч өнгөрөхөд нөгөө хадагтай алга болсон байв. Дахин мөч өнгөрөхөд авхайн байшингийн 3 тувья мод зэрэгцүүлэн тарьсан алаг тоосхон болонд тэр хоёр уулзаад зогсож байлаа. Тувья гэж халуун орны нэгэн төрлийн арцсан мануухай мэт нэвсгэр дүртэй хөглгөр ногоон мод билээ. Нас бий гүйцэвч тувья 3 дэлмээс хитэрч өндөр болох нь үгүй. Түүний навч үндэс хоёрыг эмийн зүйлд хэрэгэлдэг гэж элчин сайдын яамны цэцэрлэгч Хаанзаа өвгөн хэлсэн юм. Тэр модны үнэр Монгол арцны үнэр шиг болж ирээд өвлөлгүй цунд идэ шиж бойдсон болоод тэрв арай нялуун зөөлөн юм байна лээ. Нөгөө хос залуу гэвэл учиртай инээлдэн гар барилцаад булан ороож цааш алга боллоо. Тэд ах дүүс юм уу аль 8 панзны тохироогоор тэгж учраа юу би ойлгосонгүй. Санаандгүй буянт нийлийн хадган цэнхэр тэнгэр дор салхинд шааган сэвэлзэж наранд байгах мэт үзэгдэх 3 тувья модны хамт би амаргийн болцоо харсан байж мэдх юм. Тэгвэл буянтай одтой хэрэгэ. Тэмээтэй хархуу явган хүүхэнтэй уулзж байгааг үзээд тэмээ малын дунд өссөн бор банд би нутагаан дурсав. Тэгээд эх орноо санаж гэрээдийн гүймээр бодогдов. Унган багын явдал балчирхан насанд дарсан тамга мэт сэтгэл санаанд тод үлддэг юм шүү. Багын явдал санаанаас гардаггүй гэж ээж аавын ярьдаг нь талаар биш байжээ. Тэмээ хараад хол ирж дээ гэж бодсноос болж тэмээний тухай дуйл мэт нэгэн яруу дурсамжийг би эргэж саналаа. Өгүүлэх нь эцгээс үлдсэн ганц хөрөнгө бор гэрийнхээ хоомерт дүү Данжила бид хоёр муу гуйлан данхныхаа сэнжийг мулдартал зайлан хонгор ээжийн чанж өгсөн будаатай хямыг гүзээлж суулаа. Би их тод санаж байна. Ээж голомтынхоо зүүхэнтэй суугаад мандлын хийдийн дунд сургуульд явсан Дүгэржав ахад гутал уллаж байсан юмсан. Хаврын өр орчихсон муу эсгийн үүд маань гэр дээрээ харааны үзүүрт нялх ногооны хурган зэрэглээ нүдэнд баригдан эсбэрэгдэн жирэлцэж байсан өдөрсөн.
Урт зогдортой хоёр бүх зүүн тийш унсан өнгөрсөн жил тарга хүч сайн авсан болов уу гэж бодогдохоор өндөр улаан ат богино зайд үзэгдэх хаврын шингэх нарны доогуур сумалцтал алхалсаар ирээд манай үндсэн дээр хэвтлээ. Удаж төдлөггүй хэдэн мөчийн дараа их говийн эзэн тэнгэр тэрбээр хэдэнтэй хөрвөөж үнсэн дээрээс босоод зүүн урд зүгийг барин талбун зөөлөн алхалав. Нэвсийн унжих улаан хүрэн зогдрын хар гэлгсэн сор жороо морины гүйдэл мэт зөөлөн салхинд толгой даран атан тэмээний нугацтай тавих урд хоёр хөлийн доргионд үлэмдэг чичирхээлэн намс хийж байв. Гэрийн гаднаас аашин завхсан хоёр нохой ухсхийн босов. Хагас мөчийн төдий зай өнгөрөхөд атан тэмээний урд хойно гарчсан нэг нь хав нөгөө нь ян гэж бүдүүн нарын дуугаар хуцж гарлаа. Үзвээс их говийн эзэн хайрхан тэр атан тэмээ үргэлж шингэн нулимс тунрах гүн худгийн ус адил үлэмжийн тунгалаг сайхан нүдээр алсын уулын оройг ширтсхийн баян зогдрод ивсэн шил даран нэн тайван нэн амирлангүй алхлах бөгөөд нохойн дууг огт сонсохгүй ажээ. Сүржигнэн боорлох хоёр нохой дэмийл хойно урд нь гарч хуцаж ховшивч ханан хад мэт цул мөрөн гол мэт урсах тэр баргил амтныг зогсоох учраа олохгүй хэсэг газар даган арга буюу ёншиж явлаа. Энэ хоёр нохой улаан цайм тулж тэмээг хамардаж хонгодохгүйг үзвэл түүнийг барьж идэх их санааг өвөрлөөгүй нь илт бөгөөд ингээд бодоход юунд тэгж дөпчгнэж байгаа нь огт ойлгомжгүй ажээ. Энэ нохот өнчин янзаг огтон туулааг барьж байсан нь бишгүй билээ. Богино зайд сувай шаргачнаас ч хурдан гэгдэх шулмсын хөлөг алагдаахаан урт сүүлэнд ганган соёотон шигтгсэн ч удаа байсан. Гэвч тэр улаан ат гэвээс хонгор дэрсний ёроолоос босон зүхтэж араас нь хөөцөлдөн элдэх гэрийн халтрынаагт автан балгардах янзг төдий шувуун зүрхтэн биш байлаа. Тэр тэмээ хаврын ногоотой зэрэг үрждэг хөгшмөлийг чихэн хөдөлгөж үргээхээс бос сайх хоёр нохойг даанч анзаарахгүй шумуулын чинэж бодсонгүй алхалсаар билээ. Түүний алхаанд холж ирмэлцэл чөлөөтэй дураар эрдүү амирлангүй шинж биегээс бос ихэмсэг сагсуу буюу хөөрүү яаруу шинж огт үгүй ажээ. Тэмээ том тавхайгаар ногтыг тэрх таврах буюу модон тэрэгний бол мэт авраг өгдгөөр өвдөглөж сүйд хийж чадах байсан боловч алхаа шигийн уужим сэтгэлтэй тэр амтан тэгсэнгүй. Хоёр нохой цөхрөх гэдэг болж анхны галзуу боорлолт нь хан гэх зөөлөн хоргоолтоор солигдсон удалгүй сүүлийн хавчин улаан атнаас хоцорлоо. Тэгээд тэр сайхан амтанд огт хэрэг тарих гээгүй юм шиг огтны нүх үнэрлсээр гэрийн зүг алгуур шогшов. Дүү бид хоёр ногтыг шоолж гантлаа инээлдээд тэмээний хойноос харлаа. Нас бий гүйцсэн улаан ат алхаа түрэн нэмж ар шилэндэн армаг тармаг дэрсэн сандуул бүхий нүцгэн улаан ухааг шиллэн цааш явж байна. Ээжээ энэ сайхан улаан атыг хараа гэж миний ашгарсанд манлын дунд сургуульд сурч байгаа ахад гутлуулж суусан ээж маань эргэж сарвчлан харснаа. Чайдгийн нөгөө худалдчихдаг тэмээн л байна шүү дээ. 7 уул давуулж хүнд өгсөн юм гэдэг. Төрсөн нутагтаа гүйж ирж байгааг нь хараач гэв. Би тэгтэн төрсөн нутаг гэж нэгэн хүчтэй юм байдаг гэдгийг сайн ойлголгүй. Тэгээд энэ тэмээний төрсөн нутаг нь юу юм бэ гэж асууж билээ. Ээж минь Чайдгийн шүүтийн говоор л нутгалдаг айл бах та гэж
товчхон хариулав. Шүүтийн говь орохч мөн хол байна да. Гэвч тэр тэмээний газар их авах 50 тэнүүн алхаа огтд зогсох төлөвгүй үзээд оюун санаа нь хөлжиж явсан хүүхэд надад шүүтийн говь тиймч хол биш санагдав. Дүү маань тэгтэл ам нээж "Ха 52 энэ тэмээн дээр сундалтаад ягаад байвал 3 хоногод нартын уул хөрх үү? Тэгвэл их гэртээ очно гоёо" гэж хөөрөв. Үнэхээр тэр харгил баргил сайхан амтнд нартын уулч ойрхон байсан бизээ. Үүгээр төгсөх энэ тэмээн дуйлыг тойруулан би төрлөх нутгийн тухай олон сайхан бодол боллоо. 20 жилийн тэртээ нутгийн тэнгэр дор болж өнгөрсөн хамгийн энгийн энэ тохиол миний сэтгэлд учир явдал төгс нэгэн том уянга болон гин гоолон хадаж байв. Дууг нь л олж сонсвол дуйл хаяагүй байдаг байх шүү гэж бодоод босохдоо алжаасан би хөнгөн сэтгэл уужин байхыг мэдэрлээ. Төрлөх нутгийн тухай цээлийн ус мэт бодлын гүнд жиргэж миний бие жингүйдэж байсан нь тэрвлээ. Каир хот 1968 он.